Ховд аймаг 90 орчим мянган хүн амтай 22,500 гаруй өргөтэй. Сүүлийн 10 жилийн хугацаанд хүн амын тоо жилд дунджаар 1.8%-аар өсөж байна. Нийт өрхийн 70 орчим хувь нь гэрт, 28% нь байшинд, 3% нь бусад төрлийн сууцанд амьдардаг гэсэн судалгаа бий. Сууцны төрлөөр хийсэн судалгаагаар 72% нь гэрт, 26% нь байшин, 1.2% нь нийтийн зориулалттай орон сууцанд, 1.2% нь хаус буюу хувийн орон сууцтай, 1.1% нь нийтийн байранд амьдардаг гэж тоологдсон байна. Олон айл өрх түүхийн нүүрс түлдэг. Түүхийн нүүрсний хэрэглэнээс үүдэлтэй агаарын бохирдол өнөөдөр Ховд аймгийн хувьд тулгамдсан асуудал болоод байгаа. Гэр хорооллын айл өрхүүдийн 1 жилд зарцуулдаг нүүрсний хэмжээ харилцан адилгүй. Хэрэглэнээс хамаарат хамгийн бага нь 3 тонн. Түүнээс дээш хэмжээтэй түүхийн нүүрс түлж байна. За манайх гэрт амьдардаг. Тэгээд өглөө оройд хувь нүүрс хэрэглэхээр жилд 10 сараас 4 цаг хүртэл 2-3 тонн нүүрс хэрэглэдэг. Тэгээд жилд 3 тонн орчим нүүрс төлдөг юм аа. Өдөрт 2 удаа, өглөө орой 2 удаа гална. Манайх ч одоо энд гэрээр байдаг 2 машин нүүрс авдیں۔ Гэрт. Энэ хотгон дээр би ажилдیں۔ Хотгон дээр 1 машин нүүрс. Өөрөөр 3 тонн. Нэг айл дунджаар 3-5 тонн түүхийн нүүрс түлдэг гэхээр гэр хорооллын 15-аас 16 мянган айл жилд хэдий хэмжээний түүхийн нүүрс түлэх нь тодорхой. Айл бүрийн яндан дээр нь жижиг уурын зуух гээд агаар орчныг бохирдуулж байгаа эх үүсвэр жилээс жилд нэмэгдэж байна. Ховд аймгийн дулааны 2 станцч мөн адил хэрэглэгч хүчин чадлаас хамааран харилцан адилгүй хэмжээтэй нүүрс зарцуулна. Ховд дулааны станцл гэхэд 2021-ээс 2022 онд 23 мянган тонн нүүрс зарцуулахаар тооцоолсон байна. за манайх бол хөшөөтийн уурхаа дээр төшгөлж баригдсан станц байгаа. Тэгээ хөшөөтийн уурхаагаас нийт жилийн халаалтын жилийн нүүрсний нөөцөө бүрдүүлдэг. Энэ жилийн халаалтын жилд болохоор манай 23 мянган тонн нүүрс хэрэглэн 62 гкал цагийн дулаан үйлдвэрлэхээр төлөвлөн ажиллаж байгаа. Ховд аймгийн хэрэглэгчдийн хувьд бол өсөн нэмэгдэх хэрэглээгээр бол жилд 2-оос 3 гкал цагийн хүчин чадалтай хэрэглэгч нэмэгддэг. Одоогор бол манай зуух энэ жил бол оргил ачааллаараа буюу 300-аар эрзэрүү зуухаар ажиллахаар төлөвлөгөөтэй байгаа. Манай станцын зүгээс бол Ховд аймгийн өсөн нэмэгдэх хэрэглээтэй үйлдэлтэйгээр 4 дахь зуух буюу 4 дахь зуух өргөтгөл шинжилтийн ажлыг хийхээр тэзүүгээ боловсруулах ажлын даалгавраа яамаараа эрчим хүчний яамаараа батлуулаад тендер шалгаруулах ажил дээр явагдаж байна. Түүхийн нүүрсээ түлдэг айл өрх бүрээс утаа гарна. Бас дээр нь үнс нурам гээд хог хаягдл үүснэ. Сахилгаан станцын утаа, машин, мотоцикл гээд тээврийн хэрэгслийн яндангаас гарсан утаа бас л агаар орчныг бохирдуулж, нарийн ширхэгтэй тоосонцор нь PM2.5-ыг үүсгэдэг. Тиймээс хүний эрүүл мэндэд хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөө үзүүлнэ. Энэ тухай зөвхөн баримжаагаар ярих нь өрөөсгөл. Тиймээс агаарын бохирдол тоосонцорын хувь хэмжээг тодорхойлох багаж зайлшгүй хэрэгтэй. PM2.5 мониторинг хэмжилтийн энэхүү төхөөрөмжийг агаарын бохирдлоор тэргүүлж байгаа бүс нутагт суурилуулж байна. Энэ төхөөрөмжийг суурилуулсан анхны аймаг нь Ховд аймаг. Тоосонцрын хэмжээ жил ирэх тусам өссөн үзүүлэлттэй гарч байгаа гэдгийг Ховд аймгийн ус цаг үр орчны шинжилгээний төвийн байгаль орчны шинжилгээний төвийн лабораторийн ерөнхий инженер Жавзан Пагам хэллээ. За агаарын шинжилгээг болохоор 08-14-20 цагуудад бол хэмжилтийг хийж байгаа. 2008 оноос бол нэмэлтээр тоосонцрын хэмжилтийг хийж байгаа. За сүүлийн жилүүдийн дүнгээс үзэхэд тоосонцрын хэмжээ болвол жилээс жилд стандарт түвшнээс давж байгаа. Шинжилгээний дүнгээс харахад 2013-аас 2020 оны шинжилгээний дүнг харахад тоосны хэмжээ 1.4-өөс 2.8 дахин давсан үзүүлэлт ажиглагдж байна. Тоосчлалт нь болохоор угаарын хий болон газрын гадаргаас үүсэж байгаа тоосны хэмжээнээс үүдэлтэй гардаг хэмжилтүүдийг бол хэмждэг байгаа. Монгол улсын хүүхдийн эрхийн тухай хуулийн 5-2 дэх. Хүүхэд бүр эрүүл мэнд өсч бойжох, аюулгүй орчинд амьдрах, хүчирхийллээс ангид байх хэрэгтэй гэж заасан байдаг.
Дэлхийд дахинд жил бүр 230 мянган хүүхэд гадаад орчны агаарын бохирдлоос үүдэлтэй амьсгалын доод замын хур зүрвслэр нас барж 500 мянга гаруй хүүхэд хоол хийхэд ашигладаг хатуу түлшнээс ялгардаг доторх орчны агаарын бохирдлын улмаас эндэж байна гэж гаднах орчны агаарын бохирдол нь дэлхийн хэмжээнд цаг усын нас баралтанд нөлөөлж байгаа байдал судалгаанд дурдсан байна. Дэлхийн зарим улс орны эрдэмтдийн хийсэн энэ судалгааны дүнгээс харахад агаарын бохирдолд өртөх хамгийн эмзэг бүлэг нь хүүхдүүд. Агаарын бохирдлоос үүдэлтэй өвчлөлүүдийн улмаас ялангуяа нэрэ бага насны хүүхэд эндэх эрсдэл өндөр байдаг. Агаарын бохирдолтой холбоотой өвчлөлийн хамгийн түрүүнд бол амьсгалын замын халдварын тоонд ордог. Агаарын бохирдол маань амьсгалын замын амьсгалын системийн эрхтнүүд нөлөөснөр тухайн одоо нэр амьсгалын замаар орж байгаа нэм вирусын одоо яг үржих таатай орчны нөхцөл дараа нь бол тухайн одоо амьсгалын замын орчныг өвдөх гол нөхцөлийг нь бол бүрдүүлж өгдөг. Ийм учраас агаарын бохирдол амьсгалын замын халдвартай шууд холбоотой гэж үздэг байна. За улирлийн шин чанараас хамаарат яг одоо 10 сараас эхлээд том төвчний одоо өвчлөлийн тавал улам нэмэгддэг. Тэгээ энэ нь бол 2 сараас 3 сар хүртэл нэмэгд 3 сар хүртэл үргэлжлээд 3-аас 4 сарын хооронд эргээд буурдаг. Тэгээ энэ үе нь өөрөө агаарын бохирдлын одоо яг дээд зэгтээ тухайн үеийн орчны нөлөөлөлтөд шууд хамааралтай байдаг. За том төвчний үед бол ер нь 0-15 насны хүүхдүүдийн үед бол хамгийн их өвчлөл байдаг. Ялангуяа 0-5 насны хүүхдийн өвчлөл бол нийт томоогийн өвчлийн 60-аас 70% нь бол дангаараа эзэлдэг. За үлдсэн 15 насны хүүхд бол нэг 70%. За 30% нь бол бусад одоо тэр 15 наснаас дээш насны хүмүүс бол том төвчнөр өвддөг. Агаарын хэтэх бохирдлын нөлөөнд амьдарч байгаа хүүхдэд учрах хор уршиг, үүнд уушигны хадгалгаанаас үүдсэн нэрэн эндэгдэл, уушигны гэмтэл, ургийн хөгжил саарах эмгэг, дутуу төрөлт, бусад богино болон урт хугацааны нөлөө багтдаг юм байна. Хүүхэд насндаа агаарын бохирдолд өртөх нь цаашид агаарын бохирдолтой холбоотой архаг өвчнөр өвчлөх эрсдлийг нэмэгдүүлэх магадлалтай. Тухайлбал амьсгалын замын өвчнөө улмаас үүссэн уушигны бүтцийн өөрчлөлт нь хүүхдийн биеийн хөгжлийн чухал үед амьсгалын хэвийн урсгалыг алдагдуулснаар амьсгалын замын эрхтнүүдэд архаг удаан хугацааны эдгэшгүй өөрчлөлт үүсгдэг байна. 2019 онд хатгалгаа 15%-ийг эзэлж исэн бол 20 онд 2.8%-ийг 21 оны 8 сарын байдлаар 3.5% нь хатгалгаа хүч эзэлж байна. За тэгээд нэран дутуу төрөлтөөс үүдэлтэй амьсгал хачаал маань нэлээд өндөр хувийг эзэлж байдаг бол осол гэмтэл нэран эндэгдлийн 20-30%-ийг тогтмол үзүүлэлтэйгээр эзэлж байгаа. Тэгээд төрөлхийн хөгжлийн гажиг маань болохоор бас жил эрх тосом ерөнхийдөө нэмэгдэх үзүүлэлттэй буюу 20-30%-ийг тогтмол эзэлж явж байгаа. Агаарын бохирдол эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа тухай иргэд ингэж ярьлаа. За агаарын бохирдол бол одоо бас аюулын төвшөнд хүрсэн байгаа гэж үзэж байгаа. Ховд аймгийн төвшөнд бол эд хөөтний улиралд бол одоо өглөө эрт 7-8 цагийн үед бол бараг ховд дотор юм харагддаг шүү дээ. Машин гэрэл татчихж явсан. Битүү ман дотор авцсан юм шиг л байдаг шүү дээ. Тэр утгаараа мэдээж тэр бохираагаар утаа бол ямар ч хүний эрүүл мэндэд муугар нөлөөлж байгаа л да. Өвлийн нөхцөл бол мэдээж Монгол орон даяараа амьсгалын замын өвч мэдээж их байд. Ялангуяа бага насны хүүхдүүд. Манай ховдч гэсэн муу ялгаа байхгүй өвөлч одоо зүгээр тэрчгтэл одоо угаар юу утаа болчтой шүү. одоо урд нь бол бид нэр агаарын бохирдлоос болоод жирэмсэн эхчүүд бага насны хүүхдүүд өвддөг гэж үздэг байсан бол одоо ерөөсө хүн бүр иргэн бүр ерөөсө энэ агаарын бохирдлоос болоод янз бүрийн одоо өвчин одоо ханиад наас аханд одоо ханиадаас салахгүй байна. Тэгэхээр энэ агаарын бохирдлын цаашдаа тухайн хүнд ямар өвчин үүсгэж байгааг бид нар бол бас мэдэхгүй байгаа. Хүүхдүүд бол ерөнхийдөө өөрөө 5 цагаас хойш гэрээс гарах боломжгүй гэсэн. Агаарын бохирдлын улмаас болохоор ялангуяа тэр юу насны хүмүүс бага насны хүмүүс их ихэвчлэн хорддог. Тэгэл ханиад манад хүрэл хоол ам нь өвдөл өвөл тэгэл амар хортой байдаг. Ялангуяа амьсгалын замын одоо ханиад томоо бол одоо бас бүдүүн хүндс гэсэн тэгжил нөлөөлнө шүү дээ. Хүн амьсгалтын болсон хойно одоо агаар нь бохирчдаар ямар өвчтэй байх вэ? Одоо хүнч гэсэн магч гэсэн хүнч агаараар амьсгалдаг мал хүнгүй л одоо хэцүү байгаа шүү дээ. Агаарын бохирдлоос үүдэлтэй өвчнөд өртөх эрсдэл хүүхдийн наснаас ихээхэн хамаардаг. Хүүхэд болон насанд хүрсэн иргэд амьдралынхаа 90 гаруй хувийг гэр, сургууль, цэцэрлэг зэрэг дотоод орчинд өнгөрүүлдэг.
Иймээс дотоод орчны агаарын бохирдлын эрүүл мэндэд үзүүлэх нөлөө тэр хэрээр өндөр байдаг гэсэн үг. Сургууль цэцэрлэгийн насны хүүхдийн агаарын бохирдолд өртөх эрсдэл нь сургууль руугаа хэдэн цагт явдаг, сургуулийн хол ойроос ч хамааралтай. Сургууль нь уурын зуугтай бол тэр хэрээр орчны агаарын бохирдол нэмэгдэнэ. Хичээл эхлэх тарах цагч чухал нөлөөтэй. Учир нь хоногийн 24 цагийн турш түлшний хэрэглээ агаар бохирдуулдаг тоосонцрын агаар мандал тархах төлөв харилцан адилгүй байдаг. 1-3 дугаар ангийнхан гол төлөв 11 цаг 30 минутаас 16 цаг 30 минутын хооронд хичээлдэг. Харин 4-өөс 12 дугаар ангийнхны хувьд хичээл ихэвчлэн 8-аас 13 цаг хүртэл, зарим нь 13-аас 18 цагийн хооронд хичээлдэг. Жилээс жилд өргөжин тэлж хүн ам нь өсөн нэмэгдэж байгаа Ховд аймагт агаарын бохирдлыг бууруулах талаар ямар ажил төлөвлөж хийж хэрэгжүүлж байна вэ? За Ховд аймгийн засаг даргын орлогч Жаргал сайхантай уулзаад байна. За тэгэхээр утаа агаарын бохирдлыг бууруулах нэг гарц шийдэл бол одоо шахмал түвшний үйлдвэр байгуулах. За яг энэ асуудал ер нь Ховд аймагт ямар түвшинд хийгдэж байгаа вэ? За 2021 оны улсын төсвээр хөшөөтийн уурхайг түшгэлсэн шахмал түвшний үйлдвэрийг байгуулахаар өгнө. Засгийн газраас хөрөнгөний тавьж өгсөн байгаа. Нийт 12 тэрбум төгрөгийн төсөв төртөгтөө 2021 онд 2 тэрбум төгрөг нь одоо хэрэгжихээр юм байсан. За эрчим хүчний яамн дээр бол энэ асуудал бас яригдаж энэ тендер зарлах асуудал, тэзүү боловсруулах асуудал нь бол бас явж байгаа. За одоо тендрийг бол 2 удаа шалгаруулсан гэсэн зарласан гэсэн ийм мэдээлэл байгаа. Одоо гүйцэтгэгт нь яг шалгарсан хэсэг талаар бол мэдээлэл бол байхгүй байна. Гэхдээ яг энэ тэзүү боловсруулах асуудлыг бол бас Ховд аймагтай холбогдож тодорхой мэдээллүүдийг авч боловсруулсан. За энэ улсын төсөв дээр тавигдсан бол нэршлэрээ бол одоо Баруун Таван аймгийг хангасан одоо шахмал түвшний үйлдвэр гэж байгаа. За тэгээ Баруун Таван аймгийн хэмжээнд одоо энэ шахмал түвш үйлдвэрлэх үйлдвэрийг одоо хөшөөтийн уурхайг түвшгэлж одоо байгуулах ийм одоо зорилтыг бол засгийн газраас тавьж одоо хөрөнгөний шийдсэн. За тодорхой хэмжээнд одоо энэ худалдаа авах ажиллагаанууд нь одоо зарлагдаад шийдвэрлэх төвшөндөө явж байгаа гэж ойлгож байгаа. За шахмал түвшний үйлдвэр байгуулагдсанаар ер нь агаарын бохирдол ялангуяа утаа ямар түвшинд буух бол ер нь ирээдүг нь яаж харж байгаа вэ? За шахмал түвш бол одоо Улаанбаатар хотод бас туршигдсан. За Улаанбаатар хотын агаарын бохирдол одоо ямар хөө хэмжээнд байсан гэдгийг одоо бид бүхэн бас мэднэ. За шахмал түвшний үйлдвэр ашиглалтанд орж одоо нийт иргэдтэй гэр хорооллын одоо айлуудтай шахмал түвшийг хүргэж одоо шахмал түвш хэрэглэснээр Улаанбаатар хотын агаарын бохирдол одоо өнөөдрийн хэмжээнд бол 50% буурсан гэдэг ийм үзүүлэлттэй байдаг. За бүх айлд хүрэлцээ хангамжийг хангаад бүх айлд шахмал түвш хэрэглэхэд бол дахиад 20-30%-аар буурах ийм тооцоотой байдаг. Тэгэхээр энэ туршлагын хүрээнд л одоо бид бүхэн явж байгаа. За тэгээд энэ 5-7 шахмал түвшний үйлдвэрийн одоо тэр мэргэжилтнүүд одоо манай Ховд аймгийн одоо энэ шахмал түвшний үйлдвэрийн тэзүү боловсруулах энэ үйл явцад оролцсон. Тэгэхээр бид бүхэн одоо энэ шинээр байгуулагдах үйлдвэрийг бол энэ Улаанбаатар хотод ашиглагдж байгаа шахмал түвштэй одоо адил хэмжээний чанартай ийм үйлдвэр байгуулагдана л гэж үзэж харж байгаа. Бас нэг шийдэл ухаалаг тоолуур. За Ховд аймагт ер нь ухаалаг тоолуур одоо айл өрхүүдэд суйрлуулах, тоолоржуулах ажил ер нь хийгдэж байгаа юу? За энийг одоо ашиглах гэдэг асуудал маань эргээд нөгөө өдөр шөнийн тарифа ялгах, цахилгааныхаа хэрэглээг одоо өдөр шөнөөр нь ялгах одоо хамгийн том асуудал энэ байна. За 2020 онд бол бид бүхэн нэг 1000 гэр хорооллын 1000 айлын бас ухаалаг тоолуур авч суйрлуулсан. За энэ ухаалаг тоолууртайгаа зэрэгцээд тэр ачаалд ах одоо цахилгааны утсыг солих гэх мэтчлэн ажлууд бас давхар дамжаад хийгддэг. За мөн одоо гэр хорооллын айл өрхөд бас цахилгаан халаагаараа халаах боломжийг бас судалсан. Тодорхой хэмжээний одоо ультратоник компанитай хамтарсан. За гэрийн цахилгаан халаагуур тэрэн дээрээ бас одоо нөгөө ширм плитиктэй байгаа тэндээ хоолундаа давхар хийгээд явах болцоо бүрдүүлсэн ийм одоо технологийн одоо
шийдлүүдийг бас туршиж үзсэн байгаа. За энэ шийдлүүд маань одоо дахиад цаашаа хэрэгжихэд бас нэлээд хөрөнгө мөнгөний асуудалтай байгаа тул бид нар ингээд байгаль орчны яам засгийн газарт бас саналаа хөрвүүлчихэд одоо бас хүлээж байгаа. Энэ дугаарыг Ховд аймгаас манай сурвалжлагч Хавчгийн алтан туяа агаарын бохирдол эрүүл мэнд сэдвээр бэлтгэн хүргэлээ.